Монгол Улсын их хурлын сонгуулийн 7-р тойрог их намаас Яндгийн Болдбаатар, Хүүхэн дүүгийн Сугар, Мягмарын Отгонбаатар, Сухатын Инхтайван, Төр мөнхийн Буян жаргал, Улсын оршихын Мөнх амгалан, Башдорвын Чимэг сайхан. Үзэгчдийн амар амгалан айлтгахыг 2024 оны Улсын их хурлын сонгуульд иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшиж байгаа нэр дэвшигчтэй таниулж байгаа ээлжит ярилцлагын шинэ дугаар эхэлж байна. Өнөөдөр бидний урилгаар говийн 4 аймаг буюу Улсын их хурлын 7-р тойрог, Дундговь, Дорноговь, Говь Сүмбэр, Өмнөговь аймгийг хамарсан энэхүү тойрогт иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшиж байгаа Хүүхэн дүүгийн Сугрыг үзэгч та бүхэнтэй уулзуулж байна. Амар мэндүү. Амар мэндэ, амар мэндүү. Амар мэндэ. За мэдээж хувь хүний үзэл санаа, итгэл үнэмшил нийлсэн иргэний хөдөлгөөн намын үзэл санаатай нийлсэн түүхийг бас ярьж хоёлаа өнөөдөр ярилцлага эхлэе гэж бодож байна. За би 1990 оны Монгол Ардын намын гишүүн. Тэгээ 35 жил яг энэ намд үзэл бодолтой үнчээр явсан. За тэгээд би энэ 2 сарын эхээр эженси нэгдлийн дээд зөвлөлийн энэ Алтан гэргээ онлын сургалтанд суусан. Тэгээд энэ сургалтанд суугаад л би өнөөдөр Монгол улсын өмнө тулгамдсан асуудлыг тэр дундаа ард түмний харамсал төрөөс их олон асуудлууд байгаа. Өдөө аж ахуйн үйлдвэрлэлүүд байхгүй болсон тийм ээ. Эглэр энэ харамсаж байгаа болгоныг шийдэх шийдлэнд байна гэж харсан. За мөн ирээдүйдээ Монголын ард түмэн их олон зүйл санаа зовж байгаа. Хүүхдийнхээ боловсрол, өөрснийхөө эрүүл мэнд, тэгэл өөрснийхөө ажил төрөл энэ ирээдүйдээ бас санаа зовж чаналж байгаа болгоныг шийдэх шийдэл энэ Монголын энэ сайхан манай шинэ намын энэ төлөвлөгөөнд байна л гэдгийг олж харсан. Тийм учраас л би шийдвэр ангаргаж өнөөдөр иргэний хөдөлгөөний намд гишүүнээр хэлсэж улмаар бас энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулъя гэд энэ Улсын их хурлын нэрт явж байна. Харьцангуй бас амьдралын үн цэнийг ертөнцийг үзэх үзэл нь тогтцсон насандаа таны хувьд бол энэ онолтой танилцжээ. Тэгээ мэдээж нэрэл тийм байж та энд л учир байж гэдэг ойлголт төрсэн бах те. Хувь хүний хувьд хувь хүний хөгжил гэдээ харах юм бол танд яг ямар мэдрэмж өгсөн? Энийг танин мэдхийн тулд бид нар яах ёстой вэ? Та хоёр ярьцлагыг үзээд энийг нэг судлаад үзье гэж бодож байгаа хүн байж магадгүй шүү дээ. Тэгэхээр аливаа улс орон үндсэн түүхээ таньж байж л хөгжидөг жамтай юм байна. Тэгэхээр зэрэг хувь хүн ч гэсэн өөрийгөө таньсан хүн л хөгжидөг гэж энэ л онлоос би ойлгож авлаа. Тэгээд ер нь энэ онлын гол зарчим нь бол байгалийн зам ёсноос зөрсөн болгон буруу тийм ээ. Ер нь муутай тэмцэж муу арилгадаггүй, сайныг дэлгэрүүлж байж муу аяндаа арилдаг гэдгийг л ойлгож авлаа. Ер нь хүн насанд туршдаа суралцдаг гэдэг. Гэхдээ би энэ сургалтанд сууснаар энэ байгууллагт албан ёсны гишүүн болсноор л энэ зүйлүүдийг сая л ухаарч мэдлээ ч дээ. Мэдээж та өөрөө бас мэдлэг боловсрол мэрэгжил эзэмсэн салбар байгаа бах тий. Мөрийн хөтөлбөрөөсөө яг өөрийнхөө чиглэлийг онцолж яриул. Мөн Улсын их хурлын гишүүнээр сонгогдсны дараа би энэ чиглэлд энэ салбарыг барьж ажиллана гэсэн чиглэл байна уу? Би бол яг төрийн захиргаа удирдлагын чиглэлээр мэрэгчсэн. Тэгэл баг бригадын дарга, сумын дарга, аймгийн удирдлагын төвшөнд ажиллаж байсан учраас яг энэ орон нутгийн төвшөнд тэр дундаа хөдөө аж ахуйн, мал аж ахуйн төвшөнд малчдынхаа асуудлыг шийдэх асуудал мөн байгаль орчны орчноо хамгаалах чиглэлд ер нь орон нутгийн төвшөнд тулгамдаад байгаа асуудлуудыг бүхэл чиглэлд нь шийдвэрлэх чиглэлд бол өөрийн мэдсэн сурсан мөн өөрт төрөлтлөгдсөн туршилгаа ашиглаж мөн энэ онлоо хэрэгжүүлэх чиглэлд бас хүч хөдөлмөр оруулах болцоотой л гэж ойлгож байгаа. Мэдээж Алтан дээд гэрээгээд энэ өвөг дээдсийн маань хэрэгжүүлж ирсэн энэ онол те 13 дугаар зууны мандан бадарч байсан үед бол хамгийн хүчрхэг хэрэгжижсэн гэж миний хувьд бол ойлгож байна. Бид хэдийн үеэс энэ үнэт зүйлээ алдсан болоо. Яагаад эргээд 21-р зуунд энэ нууц маань энд байгаа юм байна гэдгийг бид тайлж шүү дээ те. Тэгэхээр Монгол улс бол бид л түүхээ мэдхээ байцсан учраас л ингээд манан төөрч гисэн ийм л улс явж гэдгийг би сайн л ойлголоо. Тэгэхээр зэрэг энэ
ер нь 13 дугаар зуунаас хойш одоо эдийн хүртэл үргэлжилсэн зүгээр түүхэн сайн судалсан юм алга. Ер нь бол нэлээд олон зуун жил бид одоо энэ түүх энэ сайхан одоо ёс уламжлал энэ одоо алтан гэргээгийнхээ энэ сайхан онолыг алдсан улс юм байна л гэж ингэж ойлгож байгаа. Үнэхээр одоо энэ алтан гэргээ онолыг ойлгосон хүн бол дамаагүй 13 дугаар зуунд бол 13 настай хүүхдийн мэддэг юмыг л өнөөдөр бид одоо ойлгох гэж насалдаж байна шүү дээ. Тэгэхээр зэрэг манай өвгөд бол тухайн үед зөвхөн их Монгол улсаа байгуулаад зогсоогүй өнөөдөр дэлхийг эрхшээж байсан байна шүү дээ. Тэгэхээр зэрэг өнөөдөр одоо монголчууд маань энэ одоо өвгдийнхээ энэ сайхан алтан гэргээ онолыг ойлгоод ингээд бүгдээрээ одоо нэг Монгол улс гэсэн сайхан нэрнийхэн дор Чингис хааныхаа сүр сүрдэн дор нэгдчих юм бол энэ Монгол улс маань одоо дэлхийн одоо тэргүүлэх хэмжээнд хөгжөө зогсохгүй өнөөдөр нөгөө дэлхийг оюун санаагаар удирдах боломж байна гэдгийг л гэдэгт би их хэлж байгаа. Ер нь одоо монголчууд дээр үеэс дээдсэн суудлаа болохгүй бол дооцсон гүйдлээ болохгүй гэж ярьдгийг монголчууд өнөөгийн монголчууд бол бид нэг зөвхөн төр засгийн удирдлагаа дээдс гэж ойлгоо өөрсдийгөө дооцс гэж ойлгоод уг нь тийм юм биш юм байна л. Дэлхийн төвшөнд бол монголчууд дэлхийн аль ч улс үндэстнээс илүү оюун ухаантай, илүү потенциалтай, илүү гентэй ийм ард түмэн байжээ. Ийм ард түмэн одоо ийм сайхан дэлхийг эрхшээдэг, дэлхийг удирддаг ийм сайхан онолтой байсан юм байна. Энийг л ойлгож мэдл. Өнөөдөр Монголын ард түмэн бүгдээрээ энэ алтан гэргээ, энэ сайхан онолоо мэдээд ингээд бүгдээрээ нэг зүг рүү харчих юм бол Монгол улс өтөр түргэн хөгжихөөс гадна дэлхий одоо гүйдлээ болох юм байна л гэж бодож байгаа. За баярлалаа танд. Амжилт хүсье. Энэ замдаа сайн яваарай. За баярлалаа. Үзэгчдээ 2024 оны Улсын их хурлын сонгуульд иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшиж байгаа, нэр дэвшигчтэй танилцуулж байгаа ярилцлагын энэ удаагийн зочноор за Улсын их хурлын 7 дугаар тойрог буюу Дунд говь, Дорн говь, Өмнө говь Сүмбэр аймгийг хамарсан тойрогт иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшиж байгаа Хүүхэн дүүгийн сүгрийг үзэгч та бүхэнтэй уулзууллаа. Дараагийн дугаараараа эргээд уулзъя. Баяртай үзэгчтэй. Тэнгэр сонголт, хаан сонголт, мөнх сонголт, Монгол сонголт.